Эрхэм сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Amis Time podcast-ийн шуудан нэрлэгийн шинэхэн дугаар ороход бэлэн боллоо. Би өсвөр насны ээж. Намайг Уянга гэдэг. Би одоо 15 настай нэг хүүгийн эх. 9 дугаар ангид сурдаг бөгөөд манай ангийнхан намайг ээж гэж мэдэхгүй. Хүн амьдралдаа алдаа хийж бүх зүйл буруугаар эргэж өгөхөөс өөр сонголт үлдээгүй мэд санагдах үе байдаг. Би ч мөн адил. Хэдийгээр би өсвөр насны охинч гэлээ аль хэдийн ээж хүн болчихсон. Би амьдралын утга учирыг ойлгосон. Ээж байх миний амьдралын хамгийн том утга учир. Хаврын өдрүүдэд залуу охтууд гэгээлзээд сэтгэл хөөрөөд орой гадуур найзуудтайгаа зугаалan залуу сайхан хүүгүүдийн харцан дүртэх дуртай байдаг. Би ч мөн тэдний адил. Тэр өдөр миний сайн найз Ариуна над руу залгаж орой гарна шүү гэж хэлсэн. Тэгээд би усанд ороод эгчийнхээ даашинзыг нууцаар авч дээгүүрэн сахин хүрмийг нь өмсөд нүүрээ хөнköön будаад үсээ хагас толгион оруулаад гарсан юм. Гадаа зогсож байсан машины цонхонд өөрийгөө хараад сэтгэл дүүрэн байлаа. Гэтэл машины цонх доош буухад дотор нь маш царайлаг залуу сууж байв. Би түүнийг 20 орчим настай байсан гэж бодож байна. Тэр над руу харан инээмсэглэв. Би ч эцсэндээ шууд яваад л өгсөн. Найзуудтайгаа кино үзээд шууд харна гэж бодож байлаа. Гэтэл киноны дараа Ариунагийн найз залуу тулгаа шөнийн клубт орох санал гаргасан юм. Ахийнх нь ажилдаг нэг клуб байдаг, тийшээ явъя гэлээ. Би ч нэг гарсных шөнийн клуб орж үзмээр санагдав. Манай найзууд намайг бодвол харихтаар суугаад үзчихсэн бүгд л найз залуутай хүмүүс. Гэхдээ бэлгийн харьцаанд орсон гэж бодохгүй л байна. Ариунагийн найз залуу өөрөөс нь 4 насаар ах. Энэ жил суугаалаа төгсөж байгаа юм. Бид нэр тэнд очиход тулгаа бас найзуудаа дуудсан байв. Тэдний нэг нь миний машин дотор харсан залуус болж таарсан. Түүнийг Мэндэ гэдэг ба Америкийн их сургуулийн оюутан байлаа. Амралтаараа ирээд байгаа удахгүй буцнаач гэдгээ хэлсэн. Гаднаас нь харвал нэлээн хөрөнгөтэй айлын хүүхэд бололтой. Тэр над руу нууцаар байн хараад байгааг би мэдэрч байсан. Би өмнө нь тийм сонир мэдрэмж авч байгаагүй. Байх суух газар олдохгүй амьсгал тавчтаад тун хэцүү болов. Яг л зүрх амаар гарах гээд байгаа юм шиг. Би түүний харцыг мэдрэх бүрд маш их сандарч байлаа. Хүний зүрх тийм хүчтэй цохилдог гэж ч мэдээгүй. Тэр үдэш Мэндэ гаргаж өгөх ёслол байв. Бид 8 улаа байсан юм. Өмнө нь би хит хитэ удаа пий ууж байсан л та. Харин архийг бол анх удаа л амсаж утсан. Амандаа ойр туулангууд хамар цоргиж уухад маш гашуун цээж зурж орж байлаа. Анхны хундаг архийг уусны дараа бүх бие суларч бүлийн булчин чинрээд дараа нь дотор халуун оргиод эхлэв. Толгой эргээд газар дайвалцах мэт болсон. Гэхдээ надад энэ мэдрэмж таалагдсан. Удалгүй Мэндэ миний хажууд сууж байгааг анзаарсан юм. Ойроос харахад тэрний нүдэн дур булаам, уруул нь ягаавтар цагаан царайтай. Түүнтэй харц тулгархад би маш их сандраад байв. Яагаад тэгж их сандраад байгаагаа мэдэж байсан л та. Би түүнд анхны харцаар дурлжчихсан байсан. Гэхдээ тэр надаас нэлээд ах бас удахгүй буцаад явчихна. Ингэж бодож байтал дараагийн хундагны ээлж ирлээ. Би найзуудтайгаа даган тамхи татав. Тамхи татах нь архины үйлчлэгийг улам нэмэгдүүлв. Миний толгой эргээд орчноос тасарч байв. Ороход Мэндэ намайг бүжгэнд өрсөн. Бид бүжгийн талбайд бүжиглэж байсныг санаж байна. Бүжгийн талбайд цагаан гэрэл маналзаж Мэндэгийн царай их сайхан харагдаж байсан. Тэр миний чихэнд
ямар нэг юм хэлээд л даанч хөгжмнөөс болоод би сонсож чадсангүй. Тэгээд Минди миний гарнаас хөтлөөд гарлаа. Нөгөө хэд ч анзаарсангүй. Хаачих гэж байгааг мэдэх юм алга. Гадаа гарахад агаар сайхан байлаа. Би ч түүний машинтай гудамжаар давхин зугаалах сайхан байсан. Цонхоо онгойлгон гараа гаргаад салхийг мэдэрч байлаа. Миний ухаан орж гараад л яваад байсан. Харин нэг сэрэхэд би орон дээр хөвтөж байв. Орчноо ажиглавал буудлын өрөө бололтой. Минди усны өрөөнөөс гарч ирэхдээ биеийнхээ доод хэсгийг цагаан алчуураар ороосон байлаа. Гинэт надад айдас төрж эхлэв. Би түүнийг яах гэж байгааг мэдсэн. Энэ үед Минди над руу төхөж ирээд "Ой, сэрчгсэн үү өөрхнөө? Ус уух уу?" гэж асуусан. Миний ам маш их цангаж байсан тул аягтай усыг бүгдийг нь ууж орхисон. Тэр миний хажуу твтээд өөрийнхөө тухай ярьж миний тухай асуув. Бид хэсэг ярилцсан. Тэрэнд би өөрийгөө 14 настай гэдгийг хэлсэн. Бас хүнтэй унтах бодлого байна гэдгээ ч хэлсэн. Тэр над руу харж нэмсгэлээд миний уруул дээр өсөв. Миний хамаг би халууд өгөж их сонирн болоод байв. Тэр үед би Миндийг түлхээд гэрлүүгээ хармаар байна гэдгээ хэллээ. Тэр намайг хургаж өгнө. Гэхдээ чи их согтуу байна штий. Ээж аав чинь чамайг загнуул яах юм гэж хэлсэн. Үүний араас л миний нүд анилдаад толгой маш хүчтэй эргэж эхэлсэн. Би "Чи надад зүгээр ус өгсөн биз дээ?" гэж асуухад тэр над руу хараад зүгээр л инээсэн. Би дахиад л ухаан алдчихлаа. Намайг сэрэхэд би нүцгэн хөвтөж байлаа. Орон дээрх цусны толбыг хараад би ойлгосон юм. Минди алга байв. Би маш их айж, толгойд минь маш олон бодол эргэлдэж байсан. Дөнгөж 14 настай охин байж хүнтэй бэлгийн харьцаанд орчихлоо шүү дээ. Гэхдээ би хүсээгүй. Түүнд би гэрт минь хүргээд өгөө гэж хэлсэн. Энэ миний буруу биш. Надад буруу байхгүй. Хичнээн миний буруу биш байсан ч гэсэн одоо нэгэнтээ өнгөрч гисэн. Гэхдээ л надад гомдолтой байлаа. Маргааш нь ариуна над руу залгаад бид хоёрыг хаашаа явсан бэ гэж асуув. Би түүнд хэлхээс ичиж байв. Ээж аавдаа ч хэлээгүй. Яаж өөрийгөө хүнтэй унтсан гэж хэлэх юм бэ? Хүмүүс намайг шоолох болно. Би чинь насанд хүрээгүй хүүхэд шүү дээ. Тийм учраас би ариунаад тэр намайг гэрт хөргөж өгсөн юм а гэж худлаа хэлсэн. Ариуна Миндийг өнөөдөр Америк руу ниссэн гэж хэлв. Би уг нь түүнтэй уулзаж хийсэн зүйлийнхэн төлөө хариуцлага хүлээлгэн гэж бодож байсан юм. Одоо би яах вэ? Хинт хандах ёстой юм болоо? Би жирэмсэн болсон болов уу? Ямар нэг өвчин авчихсан бол яана? Одоо би хүний царай яаж харна? Их мэтчлэн олон бодол толгойд эргэлдэж байв. Эрүүл мэндийн хичээл дээр бэлгийн замаар дамжих халдварын тухай ярьж байсан. Бэлгэвч хэрэглэх тухайч заасан. Гэтэл ийм тохиолдлын харьцаанд өөрөө хүсэлгүй оронч гэж бодоогүй. Ямар ч байсан тестээр шалгаж үзэхэд нэг зураас гарч байв. Тэрний талаарх сайхан бодлоод алирт арилжчихжээ. Би түүнийг үнэн голоосоо үгүй ядаж байв. Сэтгэл санааны гүн хямралд ч оров. Надад туслах хүн байсангүй. Би өөрөө хүмүүсээс ичиж өөрийгөө тусгаарлаж байв. Тиймээс энэ зовлонгоо мартахын тулд зүгээр л шоу удаж арх уух надад сайхан байдаг байлаа.
Ээж аавдаа Ариунагийн очиж хонлоо гэж хэлээд 5 дахь өдөр болгоныг орой шөнийн клубт өнгөрөөдөг боллоо. Тулгаагийн ах нь намайг мэдэх учраас би ямар ч хаалтгүй ордог байсан. Ариуна тулгаа хоёртой гардаг байснаа дараа нь клубт танилцсан хэдэн ихч ах нартай хамт найрагдаг боллоо. Архийг би сайн даадаг байсан. Ууж сурч байгаа нь тэр юм байлгүй дээ. Нэг өдөр би хоёр найзтайгаа явж байгаад хэдэн залуустай танилцав. Тэд нар 18-аас 19 насны залуус байсан. Бид хамтдаа нэг ширээнд суун танилцлаа. Бид ч өөрсдийгөө бас 18, 19 настай гэж хэлв. Тэндээ найргаж байгаад буудалд орцгоолоо. Бид нар шийтгэлтэй хүзэр тоглож хувцаа нэг нэгээр нь тайлж эхлэв. Өөр цайх үед миний дотор муу байсан учраас толгоогоо сэргээх гэж усанд орохоор угаалгын өрөөрөө ороод тэндээ унтчихсан байлаа. Өглөөнөө сэрээд хартал манай хоёр найз нүцгэн нөгөө залуусын дунд унтж байна. Гэтэл гинэт хаалга хүчтэй тогшиж хүмүүсийн шуугилдах чимээ сонсогдов. Би хаалгыг тайлтал манай ээж аав, манай найзын эцэг эхнэр мөн 2 цагтаатаа цуг ороод ирлээ. Бид бүгд л сандарч аав над руу хашгичиж эхлэв. Биднийг илтвэр харааж нөгөө хідэн залуусыг зохиж зодож эхэлсэн. Тэгээд насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэмээн цагдаад өгнө гэж орилдов. Тэр үед нөгөө залуус биднийг насанд хүрсэн гэж ботсон штэ. Өөрсдийгөө насанд хүрсэн гэж хэлсэн штэ гэж гонгоно. Цагдаа нар тэдний гавлаад авч гарлаа. Аав ээж намайг загнаж харааж зүхэж байв. Би тэдэнтэй ямар ч юм болоогүй гэдгээ тайлбарлаад гэрлүүгөө хайрлаа. Ээж аав намайг эмчийн үзлэгээр оруулж аль хэдийнэ бэлгийн харилцаанд орсон гэдгийг минь мэдсэн юм. Гэхдээ би жирэмсэн болоогүй байсан. Энэ тэр залуустай огт холбоогүй гэдгээ би тайлбарласан. Гэтэл энэ үед аав намайг алгадаад авсан. Тэр заавал тэднийг шоронд хийж байж санаа намран гэв. Хэдэн сар цагдаа сэргийлэх гэж явсаар би энэ хэрэгээс мултарлаа. Багшаас өөр хүн миний асуудлыг мэдэхгүй байсан учраас хичээл сургуульд ямар нэгэн асуудал гараагүй. Манай ангийн охтууд их даруухан, элдв асуудалд орооцолдоод байдаггүй, хичээлээ хийгээд л явдаг охтууд. Надад энэ нь их уйтгартай, утгагүй санагддаг. Юуны төлөө сурдаг байна гэж боддог байсан шүү. Түүнээс хойш ээж аав намайг гэрээ хорионд байлгав. Тиймээс би интернетээр залуустай чаталдаг боллоо. 2 сарын дараа би дахин бэлгийн харьцаанд орсон. Энэ удаа би өөрөө хүссэн. Нэг харьцаанд орчхоор дахин бэлгийн харьцаанд орох нь амархан ч болчихдог юм шиг. Учир нь би одоо онгон биш шүү дээ. Хайрлаж, нандинаж байсан зүйл үгүй болсон юм чинь яалтаач билээ. Энэ удаа бид интернетээр танилцсан. Чатаар над руу юм бичиж эхэлсэн. Эхэндээ бид маш энгийн зүйлээр яриагаа эхлүүлсэн. Сүүлдээ хувийн амьдралын талаар ярилцаж, бүр цаашлаад бэлгийн амьдралын тухай хүртэл ярилцсан. Би түүнд хүнтэй унтсан тухайгаа, сэтгэлийн хямралд орсныгоо бүгдийг нь ярьчихсан. Ингэж ярьсны дараа сэтгэл тайвшраад сайхан болсон. Угаасаа танихгүй юм чи надад ичээд байх зүйл байгаагүй л дээ. Надад их сонирхолтой байсан. Ер нь бэлгийн харилцаанд ороход ямар мэдрэмж төрдөг болоо гэж бодох боллоо. Анхных дээрээ ухаангүй байсан учраас надад тэр талаар мэдэх зүйл бараг байхгүй. Би яагаад том хүний амьдралд ингэж их дурлаад байгаа юм бол? Хүүхдүүд том болохыг яагаад тэгэж хүсдэг юм болоо?
Танилцсанаас 2-7 хоногийн дараа тэр намайг болцоонд орсон. Тэр залууг Жавха гэдэг. 1-р курсын дотор байрандаа амьдардаг оюутан залуу байв. Ер нь би өөрөөсөө ах хүмүүстэй харилцах сонирхолтой болчихсон. Учир нь тэд амьдралын талаар зах зугаас нь мэддэг болчихсон, өөрөөр хэлбэл арай туршлагатай байдаг гэхүү дээ. Үеийн хүүгүүдийг бодвол илүү сонирхолтой. Ингээд би түүнтэй болцоонд явлаа. Одоо би чинь эмэгтэй хүн. Нэгэнтэй л охин байха болчихсон. Бид нэг жижиг кафед суун ойр зүрийн юм ярилцав. Чатаар ярилцах, шууд царайгаа хараад ярилцах их өөр байсан. Хэсэг хугацааны дараа бие барихаач боллоо. Бид том хүний ярианд шилжин оров. Тэр хэд удаа бэлгийн харилцаанд орж үтсэн гэдгээ хэлв. Оюутны дотор байранд ийм харилцаанд ороход их амархан гэж надад хэлсэн. Би хийж гайхсангүй. Эцэг эхийн хараанаас хол дөнгөж хотод ирсэн хүүхдүүд элдв зүйлийг л сонирхоо шүү дээ. Тэр дотор байранд 2 удаа тохиолдлын харьцаанд орсон тухайга ярьлаа. Гэхдээ 10 жилдээ зандан байха байсан байв. Хүүгүүдийн хувьд энэ нь ихээ нэр төрийн хэрэг гин шүү. Тэндээс гараад Жавха намайг буудлал руу дагуулж оров. Буудлын ажилтан миний насыг асуусан ч хэдэн төгрөг аваад тогтоол болчихсон. Буудлын өрөөнд ороод 2 шил пив уугаад баг зэрэг халчихав. Би тамхинд орчихсон байсан тул хайрцаг тамхиг дорн татаад дуусгачихдаг. Жавхагаас бэлгэвч байгаа юу гэхэд тэр аваагүй би гадуур нь тавьчихнаа санаа бузааваарай гэж хэлсэн. Тэр намайг хананд шахаж зогсоод уруулыг минь үнсэн, бүзөөг минь өсөж, үнэрлэж үлээж байв. Надад энэ нь үнэхээр тааламжтай санагдаж байсан юм. Маргааш нь би хичээл дээрээ сууж байтал дотор нэг л сонирн болоод байв. Толгой эргээд бөөлж цутгаад бие минь нэг л сонирн байлаа. Багшаасаа чулуу аваад гэртээ харав. Манай ээж аав ээлжийн ажилтай байдаг тул тэр бүр надад анхаарал байдаггүй. Миний хаана юу хийж авааг огт анзаардаггүй. Тэр хоёр амьдралаа авч явахын төлөө намайг сайн хүн болгохын төлөө их л зүтгэдэг. Гэсэн ч миний сэтгэл санаа тогтворгүй, шилжилтийн насны үе болоод ч тэрөө эцэг эхтэйгээ байнга ам зүрэлдэж хэрүүл хийдэг байлаа. Хаяа ээж намайг алгатаад авдаг. Харин аав минь хэдэн үг хэлээд л болчихно. Тэр хоёрт би өөрийгөө яаж ойлгуулахаа мэдэхгүй байсан. Угаасаа намайг ойлгохгүй байсан баг. Намайг бэлгийн харьцаанд орсон тухай тэр хоёр зүүдлээч үгүй байх. Энэ явдлаас хойш сарын тэмдэг ирэхгүй их удажглаа. Би санаа зовж байв. Эмийн сангаас тест аваад шалгаж үзв. Тестээр үзэх бүрт ямар их сандардаг гэж. Гэтэл 2 зураас гараад ирв. Би бүр шоконд орчход хэсэг суулаа. Генетил нулимс бөмбөрүүд ихэр татан уйлж эхэллээ. Миний толгой дээрээс тэнгэр нураад ирэх мэт санагдаж байв. Одоо би яана? Би жирэмсэн болчихлоо. Арайч үгүй байлгүй дээ. Энэ тест алдсан байх гэж бодож байв. Тэгээд арай үнэтэй тест аваад дахиад үзлээ. Яахын аргагүй 2 зураас байв. Ингээд миний амьдрал сүрлээ. Би ирэх жил 9-р ангид орно. Яаж жирэмсэн хичээлдээ явах юм бэ? Яаж энэ хүүхдийг төрүүлэх юм? Жавхад хэлвэл яах вэ? Гэж л бодох боллоо. Чатаар Жавхад жирэмсэн болсон тухайга хэлтэл тэр шууд үгүйсгэв. Намайг өөр хүнээс жирэмсэн болсон. Би боломжгүй гэж хэллээ. Би яаж ч гэсэн тэр надад итгээгүй. Тэгээд чатаа хаахад алах болчихсон.
амьдардаг дотор байранд нь очисон ч аль эрт тэндээсээ явчихсан байсан. Би хүүхдээ ахуулахаар шийдэж хувийн эмнэлэгт очлоо. Эмч намайг хараад маш их гайхсан. Гэхдээ намайг загнааг би шүүмжлээгүй. Харин надад абортын тухай ярьж өгсөн. Бэлгийн амьдрал чинь чам шиг хүүхдийн тоглоом биш шүү дээ гэж хэлв. Тэр үед би сар гарантай болчихсон байсан. Надад аборт хийх боломжгүй гэд байлаа. Хүүхдээ ахуулна гэдэг чинь тийм амар зүйл биш. Чи аборт яаж хийдгийг өөрөө хараад үзье гэв. Ингээд намайг эмэгтэйчүүдэд аборт хийдэг өрөө рүү давуулж ороод 4 сартай эмэгтэйд хэрхэн мис ажилбар хийж байгааг харуулсан. Өрөөний угаалтаар тэр чихтэй цус олсон байв. Миний дотор мухарч би шууд бөөлдсөн. Би харсан зүйлдээ итгээгүй. Хүүхдийн жижиг үе мөчнүүд бүгдийг нэг нэгээр нь салгаад таслан авч байсан. Миний зүрх өгсөн байх. Би хүүхдээ ахуулахаас татгалзсан. Учир нь би өөрийн хүүхдийг тэгж хувааж амийг нь хороож чадахгүй. Юу ч босох хамаагүй би хүүхдээ төрүүлэхээр шийдэн тэндээс шууд явчихсан. Хэдэн сар дотор мухаарч яв. Гэхдээ хинч намайг анзаараагүй. 4 сартаагаас миний гидс томроод эхэллээ. Хүүхдийн минь хөдөлгөөн надад мэдрэгдэж эхэлсэн. Хүүхдийнхээ хөдөлгөөнийг мэдрэх бүрт би маш их аз жаргалтай болж байв. Сэтгэлээр унсан үед хүүхэд минь хөдөлгөөр нүүрэнд минь өөрийн ирэхгүй инээмсэглэл тодроод ирдэг. Хоромны цаанаас мэдэгдэж магадгүй гэж бодоод би гидсээ даавуугаар чанга боочхдаг байсан юм. Ингээд 6 сартаа болтлоо хүнд мэдэгдээгүй. Гэтэл нэг өдөр усанд орж байхдаа хаалгаад өгчхөө мартчихсан байв. Ээж ороод ирсэн. Намайг хараад цог тусав. Гинтнэд ухаан ороод намайг загнаж цохиж уйлж эхлэв. Орой аавыг ирэхэд тэр миний жирэмсэн болсон тухай хэлэхэд аав намайг зодож эхэлсэн. Ээж намайг хамгаалан "Хүүхдээ алах гээд байгаа мó?" гэж хашгирлаа. Бид ширээн дээр суугаад ярилцав. Ээж надаас хэний хүүхэд болох талаар одоо хэдэн сартайг асуув. Би юу ч хэлэлгүй зүгээр уйлсаар л байсан. Гэтэл аав наад хүүхдээ авах бол гэж дуурав. Би эрс эсрэгүүцэж хүүхдээ төрүүлнэ гэдгээ хэллээ. Гэхдээ тэр намайг сонссонгүй. Маргаашийн сургууль дээр охидын үзлэг хийгдэв. Би хаашаа зүхтайхаа олж чадсан байтал миний ээлж боллоо. Үзлэгийн өрөөнд ортол намайг өмдөө тайлаад юбг өмсөрөө гэв. Би хөдлөхгүй зогсоод л байлаа. Тэр өрөөнд багш эмч хоёроос өөр хүн байгаагүй. Эмч над руу хурж ирээд "Айх хэрэггүй охин минь, эмч нь хараад л болоо" гэв. Үзлэг хийсний дараа эмч над руу том гихч нь гайхан харав. Би гизээрээ боосон даавууга тайлтал. Багш эмч хоёр үнэхээр шоконд орсон байв. Эмч багшийг түр гарч байхгүй юу гэж гуйгаад надаас хэдэн асуулт асуулаа. Тэгээд намайг өөрийнх нь эмнэлэг дээр эцэг ихтэйгээ хамт ирж үзүүлээрэй гэв. Маргааш өдөр нь би ээж аавтай хамт очлоо. Тэд эмчэд энэ хүүхдийг ахуулмаар байна гэв. Гэтэл эмч "Энэ ямарч боломжгүй. Танаа хүүхдийн амь настанд аюултай. Одоо аль хэдийн 6 сар гарантай болчихсон байна" гэдгийг хэллээ. Ээж аав хоёр дарга дээр нь орлоо. Дарганч мөн тэдний шийдвэрийг буруутгаж хүүхдэд анхаарал тавьж байхгүй яасан юм бэ гэж загнаж байв. Нөгөө эмч
ямар ч байсан надад шинжилгээ үзлэг хийх хэрэгтэй гэд намайг шинжилгээний өрөөрөө дагуулж оров. Гэтэл шинжилгээгээр би тэмбүүтэй гэж гарав. Эмч надад тариа хийгээд 7 хоног бүр ирж тариулаарай гэдгийг хэлсэн. Нэгдүгээр ямар их асуудал вэ? Дөнгөж 15 настай бяцхан охины хувьд энэ бүхэн давж гарахад маш хүнд болж эхэлсэн. Би цөхөрч байв. Орой гэртээ ирээд эцэггүй хүүхдийг төрүүлээд яах юм бэ? Хүний царай яаж харна да? Гэж ээж минь уйлж байв. Би ч гэсэн ээжтэй санал нэг байсан юм. Миний толгойд аимшигын бодлоод эргэлдэж эхэллээ. Би амиа хорлох тухай бодож эхлэв. Ингээд би өрөөндөө ороод ээжийн удаг нойрны эмнээс олныг давхарлаад уучглаа. Толгой эргэн нүд харанхуулж орон дээр унаад өглөө. Маргааш нь би эмнэлэгдсэн юм. Надад тусал залгachсан ээж хажууд уйлаад сууж байв. Намайг сэрэхэд ээж баярлан "Миний охин, ээжигээ уучлаарай. Дахиж ийм үйлдэл битгий хийгээрэй. Аав ээж нь хүүхдийг нь ахуулахгүй. Миний охин битгий санаа зов. Ээж нь үргэлж чинийхээ талд байх болно" гэж хэлсэн. Үүнийг сонсоод миний санаа амрах шиг л боллоо. Аав гаднаас орж ирээд намайг тэрэн уйлав. Тэр үед л надад гэр бүл байгаа гэдгийг мэдэрч байв. Дараа нь яхад хүүхдийг мань харууллаа. Ээж аавч бас хамт байсан. Хүйс нь эрэгтэй хүүхэд байв. Ямар нэг урхийн гажиг илэрсэнгүй. Ямар хөөрхөн хүүхэд байсан гэж санана. Гар, хөл, нүүр нь бүгд маш өхөөрдөм. Би хүүхдээ яхад харуулахдаа бүх зовлонгоо мартан түүний төлөө бүхнийг хийн гэдгийг амласан юм. Хүүхдээ төрүүлээд эцэг эхийнхээ нэрээр бүртгүүлв. Төрөх үнэхээр амаргүй байсан. Гэхдээ хүүхээ гар дээрээ тэрвэх мөчөд бүх өвдөлт алга болсон. Тэр минь надад өгсөн бурхны бэлэг. Би сургуулиасаа шилжин өөр сургуульд орлоо. Одоо би зоригтой болсон. Би хүүхдийнхээ төлөө сурах ёстой. Түүнийхээ төлөө амьдралаа өөрчилж шинээр эхлэх болно гэж эрс шийдсэн. Шинэ ангидаа шинэ найзтай болж хичээл номондоо туслалцаа авдаг боллоо. Манай ангийн хүүхдүүд үнэхээр хөөрхөн. Надад дүү шиг минь санагддаг. Үеийн хүүхүүд минь надад дурлаж байгааг би анзаардаг байсан ч мэдсэн ч мэдээгүй юм шиг дүр үзүүлдэг байлаа. Тэдний гинэн цайлхан сэтгэлийг мэдрэх сайхан байдаг байв. Би тэтгэлэг авахын тулд шаргуу хичээлсэн. Хичээлээсээ их хоцорсон байсан тул надад хэцүү санагдаж байв. Гэхдээ миний өнгөрсөнд үзэж туулсан зүйлийн хажууд энэ бол юу ч биш шүү дээ. Би алдаа хийсэн. Би ухаангүй байсан. Энэ бүхэн зөвхөн миний буруу. Гэхдээ би өөрийгөө уучлсан. Намайг гомдоосон бүх хүмүүсийг уучлсан. Одоо би амьдралд хизээж сөхрөхгүй тийм хүчтэй болсон. Миний амьдрал өмнө минь байна. Тийм ээ, би бол өсвөр насны ээж. Энэ хүртэл сонссон сонсогч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр бид бүгдээрээ л одоо өсвөр насны хүүхдүүдтэй огтод ч гэлтгүй хүүхүүдэд анхаарал хандуулж байхгүй бол нийгэм ямар хэцүү болсон байгаа вэ тийм ээ. Хэдийгээр бид өглөөнөөс орой хүртэл ажилдаа завгүй гэр бүлийн төлөө хичээнгүйлэн шаргуу хөдөлмөрлөд явж байгаа ч гэсэндээ ар гэртээ ялангуяа хүүхдүүдтэй юу болж байгааг хаяач гэснийг анхаарад тэдэнтэйгээ ярилцдаг байгаарай. Баярлалаа. Энд хүрээд дугаараа өндөрлөе. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Баяртай.